Өнөөдөр бид Бельгийн улсад хүрэлцэн Монголын үндэсний сайхан уламжлалт спорт тоглоом шагаа харвааны 4 дахь удаагийн аврах шалралт тэмцээнд хүрэлцэн ирээд байна. Монголоос Монголын шагаа харвааны төлөөлөл 3 хүн хүрэлцэн ирсэн. За ингээд өнөөдөр энэ тэмцээх сонин содон сайхан болдсон байна. Би урд нь Америкийн нэгдсэн улсын Сан Франциско, Чикаго хотуудад очиж тэмцээний бас мөн зохион байгуулж байсан. Энд бол бас арай өөр төр олон улсаас хүрэлцэн ирдэм байна. Ихэнх гол хөгжөөнд дэмжигч үзэгчид их олон байдсан байна. Өнөөдөр үнэхээр сайхан тэмцээн болж байна. Ингээд энд Герман улс, Чех, Франц, Бельги, Англи, Холланд зэрэг улсуудаас харваачдж оролцлоо. Харваачдын яг ингээ харж байхад харваачдын ур чадвар бас их аятайхан зөв эхлэлтэй аятайхан болж байгаа юм байна. Хоёрдугаарт энд нэг хүний нөлөөч гэсэн багддгүй бас айхтар их байдсан байна. Энэ өнөөдөр ажиглаж байхад энд бүх улсуудын шагаа харвааны хэрэгслэл бол үнэхээр сайхан. Гоё утга төгөлдөр их сайхан ийм мод зурхай, аравч, сэнти, сандал бүх зүйл нь ийм сайхан байна. Энэ нь ягаад гэвэл энд амьдарч ажиллаж байгаа Монголын бас нэртэй уран хүний хүү Баатар Батад энэ Францад амьдарч энэ сайхан мод зурхаануудыг энэ хэрэгслэлийг хийж өгдөөр бас их онцлог бусад газараас ялгаатай харагдаж байна. Хоёрдугаар тэгээд сайхан зохион байгуулсан байна. Их элэгсэг сайхан манай монголчууд Америкт ч гэсэн Оросд ч гэсэн намайг явж явахад ер нь иймэрхүү байдаг. Энд бол бас л ийм сайхан уур амьсгал хамгийн гол нь уламжлалтын сайхан наадганд бүгдээрээ хүрэлцэн ирсэн хүүхдүүд тэмцээн явагдах юм байна. Өнөөр энэ цуваа явж байна. Багийн харваагаас 1000 км-ийн цаанаас хүрэлцэн ирсэн Чех улсын харваачдад төрүүлж явах жишээтэй. Үнэхээр сайхан юм аа. Ингээд үндэснийхэн энэ уламжлалт сайхан тоглоом наадгыг спортолд нь хөгжүүлсэн түүнчлэн мөдгөн ЮНЕСКОд бүртгүүлгээр бүх материалаа явуулаад байгаа. Ийм сайхан спортойгоо дэмжиж уламжлаж өвлөж явж байгаа Монголын нийт харваачд түүн дотроос гадаадд ажиллаж сурч байгаа харваачдаа түүнийг хөгжөөнд дэмждэг ивент гэдэг бүх улсууд эрүүл хаз жаргал сайхан бүхнийг хүсэн өрөөё.
За өнөөдөр уламжил болон явагддаг антибиотикын 2012 шагаан харвааны тэмцээн маань амжилттай сайхан болж өнгөрлөө. Энэ маань энэ жилээс эхэлж Европт Монгол шагаан харвааны холбооны шилжин явах цомын тэмцээн гэж ингэж өргөжин тэлж байгаа. Энд маань сая Англи, Франц, Чех, Холланд, Бельгийн 8 багийн өрсөлдөж харваанд Чехийн монголчуудын баг түрүү байранд орж шилжээ явах цомын тэмцээн төрүүллээ. Өнөөдөр энэ сайхан тэмцээн маань ямар онцлогтой болж байгааг бол Монголын шагаан харвааны холбооны удирдлагууд тэргүүлэгчид ирээд урьж авцраад энд оролцуулаад туршлагаа судлаад энэ улсуудаа заах жилийн хэмээн хэлүүлээд үнэхээр сайхан болж өнгөрлөө. Маш сайхан зохион байгуулалттай. Шагаа өөрөө цагаан мөртэй гэж болохоор дандаа үргэлж сайн байж байдаг. Дандаа цаанаасаа бүх юм нөөдөө дээшээгээ уухайн дуушгаан уран цэцэн оноошгон тийм гайхамшигтай хиймэртэй байдаг болохоор энэ наадам маань улам өргөжин тэлж байна. Ирэх жил ихэд одоо 5 жилийн хойг хийнэ гэд байж байна. Үүнд бас энэ мэдээллийн асуудлыг яадаг ноён Батбаяр ахтаач гэсэн бас их баярлж байна. Энэ сурчлагаагүй бол мэдээлэлгүй бол энэ хааврах хүлээ гэж. Тэгэхээр үнэхээр бас энэ тал дээр таныг ажилдаг тань бас урт насалж удаан жаргаж олон жил бид бүгдээ хамтарч ажиллахыг хүсэн өрөөж байна. Тэгээ өнөөдрийн тэмцээн уралдаан маань маш сайхан болсон баярлалаа. Тэгээд бүх шагаашид бүх түүнийг дэмждэг бүх хүмүүстээ урт насалж удаан жаргаж олон жил эрүүл сарвал явж энэ сайхан спорт Монголын энэ үндэсний их сайхан наадмаа үргэлж хөгжөөн дэмжиж хөгжүүлэн цааш өргөжин тэлхийн төлөө сэтгэл зүрхээр хамтдаа байгаа та бүхэндээ баярлалаа. За баярлалаа.
За сайн байцгаана уу. Та бүхэнд ингээд энэ өдрийн төмөн амгаланг айлтгая. Ингээд манай Европ дахь шагаан холбоо болон Антверпений зүгээс жил болгон 4 дахь жилдээ зохион байгуулагдж буй тэмцээнд Чех улсаас оролцож байгаадаа маш их баяртай. Энэ жил оролцох Чех улсад бол манай тэмцээн шагаа хөгжиж үүссэн хүн бол 3 сарын 10-нд ингээд шагаа үүсэн хөгжүүлж өөрийн биеэр үүсэн хөгжүүлсэн байгаа. Тэгээ 3 сарын 10-нд бол Чех дахь аварга шалгаруулж тэрэн дотроос шигшиж энэ Антверпений Европын аваргад ингэж амжилттай оролцож төрүүлсэндээ маш баяртай байна. Тэгээд ингээд энийг зохион байгуулж буй Европын шагаа холбооны хамт олон болон Антверпений хамт олонд бүгдэнд нь оноо мэргэн уухаа өргөн оноо мэргэн хараа урцаа халтгая гэж хүсэн өрөөё. Тэгээд Чехаас одоо ингээд шагаагаа үүсэн хөгжүүлээд жил болгон оролцохоо бид бүхэн бас цаашаа хөгжнө гэдэгтээ бид итгэж байна. Тэ. За миний нэрийг Машуур гэдэг хүн байна. Англи улсын Лондон хотоос одоо энд Европын шагаан холбооны урилгаар анх удаа ямар ч байсан ч хүрэлцэн ирж одоо тэмцээнд оролцож байна. За бид нар одоо тэнд Монголын шагаан холбооны салбарт товчоог байгуулсан.
Лондон хотод за манай элчин сайдын яам элчин сайд алтан гэрэл одоо их өндрөөр үнэлж дэмжиж одоо бидрийг одоо ингэж хамтран ажиллаж байгаа. За өнөөдрийн хувьд бол яг хуу миний би дээрээс нь ганц үг гэдэг залуутай хоёулахнаа ирлээ. Ямар ч байсан бид нар одоо юм байгуулсан. За ингээд зарим хүмүүс нь одоо оролцох одоо наашаа явцах визний юмнаас болоод ингээд нэг хоёулахнаа ирлээ. За яг Монголоос ирсэн бусад баг тамирчид одоо Монголын шагаан холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Басх Хуваатай энэ төр хүртэл одоо нэг баг болж ингээд дөрүүлээ тоглолоо. Ямар ч байсан их сайхан юм байна аргагүй. Тэгээ хамгийн гол нь өнөөдрийн юм бол бид нар гол нь энийг одоо суралцаж тэгээд одоо Англид одоо яг одоо албан ёсоор нь одоо онл практикийн хувьд одоо их зөв дэлгэрүүлэх одоо ийм бодолтой ирсэн. Тэр маш их сайхан биелэлээ. За их сайхан заалгаж одоо их сайхан дадлага хийж авлаа. Одоо заалгалаа. За одоо онлын их нарийн байдгийм байна. Энд чинь одоо хүн харахад одоо зүгээр л одоо няслаад суугаад байгаа юм шиг мөртлөө яг эн чинь одоо суулт босолтоос эхлээл за тэгэл одоо гарч орохдоо хүртэл одоо зөвшөөрөл ийм юм хэлж гардаг нарийн дүрм журамтай одоо ийм их сайхан байдгийм байна. Ардын уламжлалын за тэгээ өшөөх нарийн юмнууд их суралцлаа. Тэгэхээр эн чинь зүгээр тийм энгийн юм биш аргагүй л олон жил одоо ард түмний юм одоо ингэж түүх болж ирсэн ийм сайхан спортын маань нэг төрөл байдгийм байна. Өнөөдөр өөрийн биеэр тоглоод тэмцээнд нь оролцоод тэгээ одоо энэ ахмад хүмүүс одоо энэ авраг одоо энэ дархан мэрэгд одоо энэ усудаа суралцаад одоо их сайхан тийм одоо англиар хэлдэг юм да амьдрал экспириенстэй боллоо ер нь үндсэндээ бол тийм. За өшөөч юу ярих вэ гэхээр бол за ер нь бол нэг иймэрхүү байна да. Тэ баярлалаа.
тэнгэрийн хормой залгаа анган хүн шиг Монгол гэрүү цайвалцсан урал хасаа нарны дор зүрхлээ